За сайн байна уу үзэгчтэй. Та бүхэнтэйгээ цаг үе залуус гэсэн нэвтрүүлгээр өчигдөр залгаж байна. Цаг үе залуучууд нэвтрүүлгийг хагасаад оруулган тавж өтөр бас хамтран зохион байгуулж явуулна. Энэхүү цаг үе залуучууд гэсэн нэвтрүүлгээр бол залуучуудын үзэл бодлыг цаг үеийн үйл явдлын өрнөлтөд уялдуулж олон түмэндээ үзэл бодлыг хүргэх ийм нэвтрүүлэг агуулна. Тэгээ өнөөдрийн манай нэвтрүүлгээр бол ашигт малтмлын лиценз Монголын өмчөө ерний ашигт малтмлын лицензийг сойрсон асуудлуудаар бас холбогдох шийдвэр гаргах төвчний төрийн албан төрийн одоо холбогдох хүмүүсийг бид нар бас урьж оролцуулаад байна. Тэгээд өнөөдөр манай танкимд улсын хурлын гишүүн Бямцогт ашигт малтмлын хэрэглэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ариун Баяр нар хүрэлцэн ирсэн байна. Тэгээд ер нь энэ 7 хоногийн бас одоо хэвлэл мэдээлэлээр гол гарч байгаа иргэдийн дунд бас гол яригдж байгаа сэдв бол манай орны зарим стратеги аш холбогдолтой томоохон орд газруудын ашиглалтын лицензтэй холбоотой тухайлбал одоо өмнө говь илс компани, Савс говь компани, яг аюу хав манис компани, гятты төрийн өмчт компанид зас зарах, хувьцаагийн зарахтай холбоотой бас маргаан үүсэж байна. За нөгөө талаас ер нь ашигт малтмлын лиценз олголттой холбоотой ашигт малтмлын лицензийг сойрсон маргаан бол сүүлийн хэдэн жил болсон Монгол улсын хувьд бас ноцтой сэдв болж ард иргэдийн дунд, иргэний хөдөлгөөний дунд, төрийн байгууллагуудын дунд, улс төрийн намуудын дунд бас яригдж байгаа. Тэгээ энэ сэдвийг тойрч ярилцъя гэж бодож байгаа. Тэгээ Ариун Баяр даргаыг ер нь бол одоо лицензийн байдал, ашигт малтмлын лицензийн байдал ямар байна гэх талаар товч мэдээлэл хийгээч гэж бодож байна. За өнөөдөр бол яг 3687 тусгай зөвшөөрлөө. Нэг 21 сая орчим гад талбайг хамарсан. Тэгэхээр энэ дээрээ бол нэг 14 орчим хувь байгаа юм л та. За үүнээсээ бол гадаадын 100% хөрөнгө оруулалтаа одоо энэ яригдаад байгаа нөгөө бирж дээр гарч одоо хувьцаагаа зараад байгаа ийм одоо аж ахуйн нэгжид орчих боломжтой яг 100% гадны хөрөнгө оруулалтаа бол 290 компани байна. Эднэр бол 797 тусгай зөвшөөрлийг үндсэндээ бол эзэмшиж байгаа. За нийтдээ бол гадаадын хөрөнгө оруулалтаа бол 33 орчим улс бол байгаа юм. За эндээс хайгуулын компани бол нэг 10 орчим бирж дээр гарсан компани байна. Эхний хэлж байна. За нүүрсний нэг 9, юуны хувьд бусад ашигт малтмлын хувьд бол үндсэндээ нэг 14-5 орчим компани. Ямар ч үсэн өнөөдрийн байдлаар бол гадаадын хөрөнгийн биржүүдээр орч мөнгө өсгсөн. Ийм л байдалтай байж байгаа. Тэгэхээр бол үүн дотроо бол одоо тэрний нэг нь бол энэ South Gobi Sense гэж компани байдаг. Одоо South Gobi Sense компани дээр бол хэдэн лиценз байна? За South Gobi Sense дээр бол нэг 13 тусгай зөвшөөрөл байна. Яг өнөөдрийн байдлаар. Зөвшөөрөл ашиглалтаа ашиглалтынх байна, хайгуулынх бас байж байна. Энд юугаараа байгаа л да. За ашиглалтын тусгай зөвшөөрөл бол энэ South Gobi Sense-ийн хувьд бол 3 байна. Бусад 10 нь бол хайгуулын тусгай зөвшөөрөл. Ер нь бол яг Монголд бол 1994 онд анхны ашигт малтмлын тухай хууль гарсан байдаг л да. Тэгээд 1997 онд бол дараа нь ашигт малтмлын тухай хууль гарсан. Тэгээд 97 оны хуулиар бол энэ ашигт малтмлын өнөөдрийн энэ одоо замбрааг олголт тэгээд ер нь ашигт малтмлын энэ хайгуулын лиценз, ашиглалтын лицензтэй холбоотой энэ одоо асуудлууд үндэс тавигцаана гэж мэдлэг үздэг л дээ. Би бас энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд бол үнэхээр инх сайхны засгийн газрын үед арслан холбоо эвсэл засгийн эрх барьж байсан. Тэр үед бол одоо энэ томоохон яригдаад байгаа энэ стратеги аш холбогдолтой ялангуяа цоц үед улсын төсвийн хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн томоохон ордууд бол бүгд лиценз олгогдсон байдаг. Тэгээ энэ юмнуудыг бол одоо бас нэг зэгцлэх үүднээс бол 2007 онд бол ашигт малтмлын тухай хуулинд бол нэмэлт өөрчлөлт ороод шинэ хууль гарсан тийм шинжилсэн хариулсан баталсан. Тэгээд энэ хууль гарч явах үед бол би санахад бол нэг 7200-аад лиценз байсан тийм. Өнөөдөр бол 3600 болсон байна. Тэгэхээр бол үнэхээр тэр үед бол нийтдээ газар нутгийн 47%-ийг бол хамарсан. 7200 лиценз байсан. Тэгээд 1000-аад нэг ашиглалтын лиценз байсан. Одоо бол 3000 гаруй ингээд буулт хийгээд явж байгаа. Тэгэхээр энэ 2007 оны гаргасан хуулиас хойш бол бас тодорхой хэмжээгээр 6 төгссөн хуулиас хойш бол тодорхой хэмжээгээр ийм зүйлүүд гарсан байна. Манай тавгаар дарга бол энэ дээр бас нэлээд оролцоотой дуурж ирсэн хүний нэг л дээ. Гэтэ ер нь бол тэр 1997 оны хууль энэ асуудлыг чинь нэлээд алдаатай хууль болсон л доо. Яг гэвэл бид нэр төрийн нийтийн хамгаалалтын өмч буюу энэ газрын хэвлэлийн баялагын өмчийн харилцааг тодорхойлж өгөөгүй. Тэр харилцаа өнөөдөр хүртэл бас тодорхойлтгүй яваад байгаа. 1996 оны одоо
төрийн нийтийн хамгаалалтын өмчийн асуудал гарч ирдэг. Бөөс ажил 92 онд болоод чинь газрын хэвлэлийн баялаг төрийн өмчийг бид нар хийгдэгцсэн байна шүү дээ. Гэтэл иргэний хуулинд бол нийтийн буюу хувийн өмчтэй байна. Нийтийн өмчт бол саяын одоо төрийн өмч нэг хэлбэр болоо явчихсан. Тэгээ төрийн өмч бол төрийн өөрийн өмч, төрийн нийтийн хамгаалалтын өмч хоёр салгаад төрийн нийтийн хамгаалалтын өмчийг 1996 оноос хойш бид нэр өнөөдөр хүртэл хууль эрх зүйн зохицуулдаг байлгаад байгаа. Энэ бол одоо чинь улсын их хурл төрийн нийтийн хамгаалалтын өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь байна. Төр орнуудын өмчийн хуулиар зохицуулахгүй гэж байна шүү дээ улбөртийн зал. Гэтэл одоо эндээс асуудал гарч иж байгаа байхгүй. Газрын хэвлэлийн баялагын өмч маань энэ лицензээр яагаад ингэ шилжээд байна. Одоо яг л одоо бид өнөөдөр ярьж байгаа компани асуудал байна. Хөрөнгөний биржтэй мөнгө босгоод байна гэдэг нь. Одоо лицензийн эрх тухайн үед бол 25,000 төгрөгөөр авч ирсэн. Энэ эрх яах дээр одоо өнөөдөр тэр хэдэн сая доллар болчихдөг. Энэ бидний нөгөө нэг төрийн өмчгээд байгаа газрын хэвлэлийн баялагч бид нартай болохтой үнэлэгддэг. Гадаад яагаад үнэлэгдээд байгаа юм бэ гэдэг л асуудал одоо гарч ирдэг шүү дээ. Энэ бол зөвхөн одоо оюутлогч одоо чинь одоо 2 тэрбумын хөрөнгөтэй байж байгаа л оюутганд гэрээ хийгээд одоо сүүлийн 2 жилд 10 хэдэн тэрбум долларын хувьцаа босцсон байна шүү дээ. Уг нь биднээс төрийн өмч ягаад бидний энд оролцох хэрэггүй. Эсвэл глобал юмны хажууд бид нар хинч биш болчиход байна уу гэдэг асуудал байна л да. Энийг гişүнээр энэ дээр яг харахгүй Монгол улсын үндсэн хуулийн заасан байна. Тэ. Газрын хэвлэлийн баялаг төрийн мэдлэлд ард түмний өмч мөнгөөр заасан байдаг. Гэтэл нөгөө аливаа өмчийг чинь тэгээ аливаа одоо эд хөрөнгийг те биет болоод биет бус эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах те гэсэн одоо захиран зарцуулах хэлбэрийн 3 юм ялгаа байж байгаа. Гэтэл бидний өмчийг үндсэн хуулийн заасан бидний өмчийг өнөөдөр эзэмших, ашиглах тэр зөвшөөрлөөрөө тэр эрхээр өнөөдөр өөрсдийн өмч мэд гадаадынхын жилгээ авахгүй, дотоодынхын жилгээ авахгүй хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчтэй юм. Захиран зарцуулаад байгаа асуудал маань бас манай хуулинд бас тодорхой асуудал байна гэсэн. Өнөөдөр үндсэндээ бид энийг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй учраас Софтскоби Сенсэх компанитэй тэр ашиглалтын лиценз эзэмшдэг компани худалдах байдлаар бидний өмчийг өөрсдийн өмч мэт байдлаар зарж байгаа. Энийг шийдсэн хууль байхгүй гэдэг юм л та. Тэгээ энийг бид яаралтай шийдэх ёстой юм байна. Өнөөдөр харилцаагаа тарж ахт өнөөдөр юу гэдэг юм те хувийн газартаа иргэн байлаа гэхэд хувийн газар дээр барилга барих гэж байгаа бол энэ миний газартаа барилга барихын тулд та 1 давхрын 2 давхрын над өөрөөр барьдаг өөрөө жишиг болцсон ш тогтцсон тийм үү. Хувийн одоо газартаа аж ахуйн эзэмшдэг газрын эзэмшдэг аж ахуйн гэж газрыг өмчлөлтөг иргэнээс гадна газрыг өнөөдөр бол аж ахуйн өмчлөхгүй байж байгаа. Газрыг эзэмшдэг аж ахуйн гэж өөрийнхөө газар дээр барилга барихдаа бас л за 3-4 давхрын над барьж юу үгэн шүү чи одоо үлдсэний чи өөрөө аваар гэдэг юм. Иймэрхүү байдлаар ингээд яваад болоод байж байгаа энэ зохицуултыг бид яагаад энэ байгалийн баялаг дээр хийдэг вэ? Оюутлогын гэрээнд бас энэ асуудал яригддаг. Өнөөдөр бид өмчийн эзэн мөртлөө бидний өмчийг гадныхан өөрсдийн өмч мэттэй ашиглах эзэмших лицензээр дамжуулаад өөрсдийн өмч мэт захиран зарцуулаад хөрөнгө босгоод тэгээ буцаага бидэнд зээлэд байж байгаа. Энийг л яаралтай шийдэх хэрэгтэй юм л. Дараагийн бас өмчийн асуудал гарч ирж байгаа. Үгүй л одоо газар төрийн өмч, газрын хэвлэлийн баялаг төрийн өмч, оймод төрийн өмч, ус төрийн өмч бүгд ингэ явчихдаг шүү дээ. Гэтэл бид нар яг энийг төрийн нийтийн хамгаалалтын өмчийн зохицуулт байгаагүй учраас одоо та ой хуулийг үзээрэй. Үзэхгүй ой бол төрийн өмч л гэж. Усны одоо ургамал амтны төрийн өмч л гэж. Гэхдээ яг өмчийн эзэн хаан зохицуулдаг бол өмчийн харилцааг гол зохицуулдаг хууль бол иргэний хууль байдаг байхгүй. Гэтэл иргэний хууль маань одоо ерөөсөө хувийн өмчийн зохицуултаар яваад байдаг. Тэр нийтийн өмчийн зохицуултын байхгүй. Буцаага тэр өмч юм бол энэ бүртгэлтэй байх хэрэгтэй. Хүн чинь одоо үйлдэл хөрөнгө бүртгэлийн газар гэдэг чинь яг цаад утгаар бол тэр хүний өмчийг баталгаажуулж байгаа, төрөөс баталгаажуулж байгаа бичигчтэй. Тэгээд энэ өмчт нь хэрвээ халдах юм бол эрүүгийн хуулиар зохицуулдаг. Гэтэл манай эрүүгийн хуулинд нийтийн өмчийг хамгаалсан зохицуулт байхгүй. Тэгэхээр бид нар эндээс ямар галгаа гарч байгааг бид нар энэ төрийн нийтийн хамгаалалт өмчийн төрийн өмчийн эргэн тойрны бүх хууль эрх зүйн орчин байхгүй юм шүү. Бус хуулиудаа хийж чадаагүй. Гол юм бол бас нэг яг ер нь 90 оноос ингээд одоо юм зах зээл арчлал руу ороод ирэхдээ бид нарт бас нэг хүндэл гарсан юм бол бас мэдэхгүй юм ихсэн шүү юм л та. Тэгмээс гадныхантаа нэлээ одоо гадны дэмжлэг авч явсан. Ялангуяа тэр 97 оны хуулийг хийсэн ингээд одоо түүхийг сонсоод ингээд байж хатуу голцоо гадны одоо санхүүжилттэйгээр те гадны дэмжлэгтэйгээр хийсэн. Тэрийгэ дагаад бол энэ Монголын баялаг дээр тухайн үед бол гадны хөрөнгө оруулалт байхгүй.
Тухайн үед бас Монголын уул уурхаад бас нэг олон улсад тий бас танигдаагүй, мэдэгдээгүй баялаг байсан. Тэгээ тэр утгаараа бол эхний ээлжинд гадныхны татахын тулд Дэлхийн банк бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр ингэж хууль гарсан гэж байна. Тэгээ энэ хуулийг гаргаад одоо бол бас нэг одоо томхон зүйл бол эднэр ингэ бид нар засаад янзалж байгаа боловч эрх зүйн талаасаа бол бас нэлээд олон зүйлүүд хийх ёстой байна гэж харагдаж байна. Ялангуяа одоо энэ Саусхов компани өмчийг аюунхав компани, манайс компани юу руу шилжүүллээ шүү дээ. Чалко руу шилжүүлэхэд хилцээр явж байна. Одоо энэ Гонконгийн бирж дээр гарсан мэдээ байна л да. Ер нь бол аваадлага нүүрсний урахад үйл ажиллагаа явуулах лицензийг бол одоо гаттын хөрөнгө оруулалттай алюмиум буюу Чалко компанид бол шилжүүлэхээр болсон. Тэгээд энэ компани бол нэгж хувьцаа тус үрд нь бол 65,197 Гонконг долларыг санал болгож авахар болж байна гэдэг. Тэгээд энэтэй холбоотойгоор бол ингээд мэдээ гарсан баг. Тэгээд энийг ингээд аваад үзэхээр бол энэ нэг хичнээн бид нар энд бол одоо төрийн өмч эсвэл нийтийн өмч гэдэг юм уу тийм ээ. Бидний баялаг гэдэг. Гэтэл яг бодит амьдрал дээр бол биднээс хамаарахгүй тэнд гадаад талд ингээд хоёр гадны хүн бид нар байлиг одоо хоорондоо тэдэн доллараар зарах уугүй гэдэг хэлцэл явах нь шүү дээ. Тэр энэ дээр бол манай улсын хурлын гишүүд бас шинэ хуулийн төсөл санаачилсан. Тийм ээ одоо их хурл дээр хэлцэж гэж ойлгож байгаа. Энэ хүрээнд сая бидэнд бол үндсэндээ бас нийтийн өмчийг те төрийн өмч үндсэн хуулийн заас ард түмний өмчийг яаж захиран зарцуулах вэ гэдэг дээр бас асуудал байна гэдэг бол ерөнхийдөө бас ярилцаад тодорхой ард түмэнд бас мэдээлэл өгчлөө гэж ойлгож байна. За үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулж байгаа зохицуултууд бас магадгүй өчиг дутагдaltaй байна. 1990-ад оны дундуур батлагдсан гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль бол үндсэндээ тэр үеийн нөхцөл байдал, нийгмийн эдийн засаг, Монгол улсын төсвийн орлого ямар байлаа те. Тэр үед бол ерөөсөл гадны Монгол туслыг зээл өгье, хандаа өгье те хөрөнгө оруулах гэсэн хүн болгоныг дэмжсэн, тэр болгоныг хөнгөлсөн тийм бодлого үйлчилж ирсэн. Гэтэл гадныхан манаас Монгол улсыг тэгж орж ирж байгаа хүн болгон Монгол улсаас ашиг олох гэж орж ирдэг болохоос Монгол улсыг хөгжүүлэх гэж орж ирдэггүй юм байна гэдэг бас үйл ойлгож байгаа. Гэтэл өнөөдөр энийг зохицуулсан зохицуулт алах, энэ бодлогын зохицуулт бас зайлшгүй хийх хэрэгтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг тодорхой салбартаа хязгаарладаг, хяндаг, зөвшөөрөл олгодог, шаардлагатай тохиолдолд хориглодог ийм зохицуултыг бид бас хийж өгөхгүй бол өнөөдөр Монгол улсын нутаг дэвсгэр гадны компаниуд маань орж ил бүхэл үйл ажиллагааг хориглоснаас бус үйл ажиллагааг хориглоснаас бус газар нутагт хориглоогоо бүхэл үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй гэж байгаа. Тийм болох энд бас ялгууртай хандаа. Үндэсний хөрөнгө оруулагч, үндэсний компаниудад дэмжих. Хоёрдугаарт нь гадныхны тавих хэрэгтэй бодлого явах хэрэгтэй юм байна гэдэг асуудлыг ирж эхэлж байгаа. За энэ хүрээнд энэ үндэсний аюулгүй байдлыг хангахад стратеги ач холбогдохын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулъя гэж байна. Үнэхээр Монгол улсын одоо үндэсний аюулгүй байдалтай холбоотой, тусгаар тогтолцоотой холбоотой, газар нутгийн бүрэн бүтэн байдалтай холбоотой энэ салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа. Иргэдийн амьдрах эрүүл аюулгүй амьдрах орчинд одоо амьдрах хэрэгтэй холбоотой асуудлууд үйл ажиллагаа явуулж байгаа. Аж ахуй нэгжүүдийн одоо Монгол улсад хийж байгаа хөрөнгө оруулалт үйл ажиллагааг тодорхой хэмжээр зохицуулъя. Хоригдъя гэсэн үг шүү дээ. Мэдээж тодорхой салбарт нь зохицуулалтыг хяндаг, зөвшөөрлөгдөг бай гэсэн агуулга бүхий хуулийг 2009 онд одоо улсын хурлын гишүүн Зандан Шатар, за энэ Батбаяр, Инх төвшин нарын одоо гишүүд бид санаачлаад өргөн барьсан. Засгийн газар саналыг аваад 2010 онд улсын хурлд өргөн бариад 2011 оны одоо 4 сард өнгөрсөн яг жилийн өмнө улсын хурлаар хил зэвсгийн дэмжиж шийдвэр гаргасан улсын хурлын эдийн засгийн байнгын орон дээр ажлын хэсэг гараад одоо Ж Батцар гишүүн маань энэ хуулийн ажлын хэсгийг халж ажиллаж байгаа. Үндсэндээ жил гаруй хугацаанд ажлын хэсэг маань ажиллалаа. Яг энэ South Coast Sense-тэй бидний өмчийг зөвхөн эзэмшихтэй эрэхтэй өөрсдөө гадныхан маань South Coast Sense компани эзэмших хэрэгтэй. Ашиглах хэрэгтэй. Өмчлөх хэрэггүй. Бид үндсэн хуулинд бол бидний өмчийг заасан байдаг. Гэтэл бидний өмчийг өөрсдийн өмч мэт одоо худалдаж борлуулж байгаа үйл ажиллагаа бас дэлхийн нийтээс тарж энэ мэдээлэл монголчууд бас жоохон сэртгэл хэлээ л дээ. Энэ хүрээнд энэ хууль маань одоо бас нэлээд агцтай дэвшилтэй урагшаа явж ир одоо ойрын үед бас энэ хууль батлагдах бах. Батлагдах юм бол энэ хууль үйлчлэлд эхлэн үйлчлэх юм бол ямарсан гадаадын хөрөнгө оруулалтуудыг бид гадны хөрөнгө оруулалтын компаниуд бидний өмчийг өөрсдөө одоо өмч мэт захиран зарцуулах асуудал бас тодорхой хэмжээгээр хязгаарлагдана л гэж үзэж байгаа. Эндээс нэг юм гарч байгаа. Түрүүн гадаадын хөрөнгө оруулалтын хууль 1993 оны хуулийг ярьж байгаа юм тийм. 93 онд ягаад 2001 онд бахан нэлийн нэмэлтүүд орсон байдаг. Тэгвэл бид нэг юм асуудал гарч иж байгаа юм аа. Бид хэдийгээр 92 оноос чөлөөт зах зээлийн системд орсон. Арчилсан улс боловч чөлөөт зах зээлийн үндсэн одоо нэг эрэлтний илүүлэлт өрсөлдөөн гэсэн энэ 3 юмыг чанд барьна гэж байгаа шүү дээ. Дөнгөж 92 91 өмнөх нийгэм болвол
төрийн зохицуулалттай байсан. Нээлтийг зөвшөөрөл өгдөг. Гэвч бид нар бол тэр нийгмээс гарч ийна гэхгүйтэй бүх юм ингэж хааж хаяад бүх бодлогоо тгээс эхлээд явахгүй бид нар гиндээд байгаа юм шүү. Энэ дээр яг нөгөө ярьдгаар гадныхны гар хөл, гадныхны бодлого энэ эзэнгүй байгаа өмчтөр эзэн суух цаагаараа тийм бодлого гарч ирээд ч магадгүй. Одоо ч би ашигт малтмал хуулийн 44 зүйлтийг одоо шинэ ууш 2006 сайн мэдж байна. Яг гэвэл хэрвээ энэ ашиглалтын лиценз юм уу, хайгуулын лицензийг нөгөөдөө шилжүүлсэн байвал, худалдсан байвал татвар тайлагнаад татвараа төсөнд баримтаар батлагдуулж шилжүүлж өгнө гэж. Ер нь сүүлийн хугацаанд нэг 2006 оны хуулиас хойш хичнээн юм шилжүүлэх хөдөлгөөн яваад ер нь яг тэр нэг ашиглалтын юм уу хайгуулын ирэх гээд байгаа шүү дээ. Тэр ирэхээр яг хэдэн төгрөгөөр үнэлээ татвар мөнгө засан байдаг. Яг нийт хичнээн гэдэг нь бол би одоо яг цээж ярьж байгаа. Саус Кобисцийг л харъя л 8-9-2-т нийт 20 хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлсэн байна. Тэгэхээр эдгээр лицензийг бол худалдаж болохгүй. Тэгэхээр одоо юу худалдаж авч яана гэхээр тэн дээр хийсэн ажлыг худалдаж аваад байгаа байхгүй. Ажлын материалыг. Тэр ажлын материал дотор л нэг 3 хуудас буюу их гэдэг юм ард нь алдаал яваад гэж. Гэтэл үнэлгээгээ тавихтаа бид нар өөрсдийн хүслээр нэг 15 сая 10 сая төгрөг. Тэгтэл хавжийн саяны хэлдэггүй яг үнэн байхгүй. Одоо жишээ нь бол энд бол ингэж юм л да. Гонконгийн тэр биржтэй гарч байгаа мэдээгээр бол Канадын авиахын майнс компаниас өмнө говийн компани хувьцааны хяналтын багцыг худалдаж авах тухай хэлцэл бол $923 сая доллараар хийгдсэн. Америк доллар шилжүүлсэн бол. Гонконг доллараар 7.2 тэрбум Гонконг долларын хэлцэл. Тэгэхээр энэ үнд дүн бүхий хэлцэл хийгдээд байна гэж мэдээлсэн байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр 49-ээр авах юм бол энэ үнд дүнгээс чинь бид нар бас дотроо авчиж энэ лиценз шилжихүүгүй гэдэг асуудал үүсэж байгаа. За хоёрт нь бол түрүүн гишүүний хэлдэг их хурлаас бол одоо энэ жил өнгөрсөн жил баха Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлагыг батлуулсан. Тэгэхээр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дотор чинь бол эдийн засгийн аюулгүй байдлын үзэл баримтлал гэж байна. Тэрэн дотор бол бас яг энэ гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой ялангуяа гадны төрийн өмчт хамгаалсан компани дээр эдийн засгийн хувьд Монголын эдийн засгт яаж оролцуулах юм бэ гэдэг маш тодорхой хуульчлаад энд бас ингээд их тодорхой зохицуулт хийгээд өгсөн байна. Тэгэхээр эн чинь бол миний ойлгож байгаагаар энэ алюминиум Chalco гэдэг компани чинь бол Гаттын төрийн өмчт компани. Тэгэхээр нэг орны төрийн өмчт компани одоо асуудлаар бид өхөн ямар бодлого баримтлах вэ гэдэг дээр бас одоо бодох хэрэгтэй юм шүү гэж. Тэгэхээр одоо та нарын гаргаад байгаа энэ хуулийг гаргах нь бол мэдээж нэг Орсон борооны хойноос цуг номрууд болж ийн л доо. Тэгвэл нөхцөл байдал бол одоо энэ рүүгээ орж байгаа учраас энд бол бичээд бэлдсэн Монгол энэ 3% дээр бол гадаадын аль нэг орноос их хөрөнгө оруулалтын хувь хэмжээ гадаадын нийт хөрөнгө оруулалтын 3.1-ээс хэтрүүлэхгүй байх бодлого баримтлана. Гадаадын төрийн өмчт компани хөрөнгө оруулалтыг хязгаарлана. Стратегийн ачаал бүгдэлтэй салбарт хөрш орон өндөр хөгжилтэй улс орноос орох хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтлана гэдэг бодлогын баримтчин бол гарсан. Одоо араас нь бол та нарын хууль гарч ийнэ гэж ойлгож байна шүү дээ. 2010 оны 7 сард бид үндэсний аюулгүй үзэл баримтлал баталсан. Монгол улсын ерөнхийлөгч санаачилж өргөн бариад. За энэ үзэл баримтлалтын 3-2-ын 2 дээр заасан одоо гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулсан ганцхан заалт бол энэ байж байгаа. Гэтэл энэ заалт маань өнөөдөр бас үйлчилж байгаа шүү дээ. Заавал энэ араас нь хууль гарч чаж биш. Энэ заалт маань үйлчлээд явах хэрэгтэй л өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт Монгол улсын хэмжээтэй 3-1 улсын хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 3.1-ээс авахгүй гэсэн байж байгаа. Яг өнөөдрийн байдлаар бол бүгд намайг хятад ард улсын хөрөнгө оруулалт Монгол улс оруулсан хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 50% эзэлж байгаа. Энэ үндсэндээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал маань зөрчигдөд эхэлсэн байна. За хоёрдугаар нэг асуудал бол гадаадын төрийн өмчт компанид хөрөнгө оруулалт хийх асуудлыг бас урд нь зөрчигдсөн явж байгаа. PetroChina Мартад гэж нэг компани байж байгаа тийм ээ. Дачин тамсаг. Тэр компани дээр хуучин бол Америкийн нэгдсэн Soco гэж компани хөрөнгө оруулалт хийж байсан. Гэтэл зарагдсан. Тэр компани зарагдахдаа Хятадын засгийн газрын компани зарагдаад явцсан байж байгаа. За сая 5-аас хөндөд орхилоо энэ 923 сая долларын биднийг одоо ариун баяр дарга хэлэхдээ лицензийг 3 хуудас цаасын 15 сая төгрөгөөр зарсан гээд тийм үү. Тэгээд тэндээсээ татвар төлнө гэдэг өнөөдөр ийм хуулиар ингээ Монголын хуулиар явчихдаг. Гэтэл өнөөдөр бид давхар татварын гэрээ хийхгүй гээд нэлээд 30 гаруй дэлхийн 30 гаруй улстай гэрээ хийсэн байж байгаа. Яг энэгээр энэ South Cobalt компани нь бол үндсэндээ Их Британи, Виржиний арлууд жилүүд тийм офшор бүртгэлтэй татвар төлдөггүй давхар татвар ноогдуулахгүй гэдэг хуулиараа нөхдүүд нь 923 сая доллар гадаад болж байгаа үйл ажиллагаа учраас эндээс бид нэр татвар авах бололцоо байхгүй байж байгаа. Ийм л одоо өнөөдөр хууль эрх зүйн орчин үйлчлээд байгаа юм л та. Энийг л одоо бид бас яралтаа шийдэх хэрэгтэй. Ер нь бол
одоо яг энэ үйлдэлтэй холбоотойгоор бол ашигт малтын төлөөлөх газар бол засгийн газар бол тодорхой арга хэмжээ авч эхэлж байгаа гэж ойлгож байна. Лицензийн тодорхойлсон. Тий. Төлөвлөлөөд. Ер нь хичнээн лиценз төлөвлөнө. Өөрөөсөө бүх South Commissariat ашиглаж байгаа одоо өөрийнх нь мэдлэлд байгаа бүх одоо тусгай зөвшөөрлүүдийг төтгөлзүүлсэн. Тэгэхээр одоо сүүлийн үед яриад байгаа юм төтгөлзүүлэх эрхийг ашигт малтмын газарт байгаа мó? Энэ нөхөрт ер нь байдаг юм уу? Тэгэхээр би бол ямар тайлбар тавьж байгаа юм бэ? Тайлбар би ямар ч хуулиар бусад энэ зүйлээ холбоод Монгол улсын эрх ашигаа бодоод гаргаад ирэхийг боломж байгаа байхгүй. Тэгэхээр гаргасан шийдвэр нь зөв буруу юу гэдэг асуудлыг өнөөдөр нэг бити яриач. Юуж нөхцөлөд ийм болчлоо шүү дээ. Тэгэхээр төрч гисэн энэ хугацаанд амжаад одоо юм зөвтгшүүн хэлээд байгаа. Энэ зохицуулах хуулиа хурдхан шиг гаргаад араас нь бид нэр хичнээн араас нь явж байгаа ч гэсэн амжид гүйцэтгэх хугацаа байна. А өөр гарцуудыг бас бид нар давхар хайх шүү дээ. Жишээ нь стратегийн орд гэдгийг нь бид нар хамгийн түрүүнд албан ёсоор зарлж болж байна. Тэр яг нэг асуулт гарч байгаа юм. Яагаад урд нь зарлаагүй юм гэж. South Commissariat компани хамгийн сүүлд 11 оны 12 сард сүүлийн одоо 5 лицензэн дээр нөөц оруулсан. Яг энэ 3 тисийн орионд. Тэгэхээр одоо энэ бол стратеги болох нэ гэдэг нь тодорхой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг бол одоо гаргаад тавьчих болж байна. А ингэсэн тохиолдолд одоо ашиг нотны шинэ хуулийн дээр байгаа тийм ээ 5-6-аар дотоодын хөрөнгөний бирж дээр 10-аас доош хувь ихтэй зараад байгаа. Тийм. Гэхдээ ингээд асуудал тавиад бид нар одоо Чалкатай энэ Саускоби хийж байгаа энэ зохицуултыг бас бид нар хийгээ явчих боломж нээлттэй л байгаа байхгүй. Ер нь бол ойлгохтой бол ингэж шүү дээ. Ер нь бол бид нар ямар ч байсан Саускобыг Чалка руу шилжихтэй холбоотойгоор бол их хурлын төвшөнд хууль явж байгаа юм байна. Тэгээ эрхтэн зохицуулалтын асуудал явж байгаа юм. За засгийн газар бол өөрийнхөө бас өнөөгийн хуулийн эрх зүйн орчны хүрээнд бол лицензийг төтгөлзүүлэх юм уу тодорхой арга хэмжээнүүд авч байгаа гэж ойлгож байна. Ер нь зүгээр энэ бол яг гадаад орнууд ч нэлээд өгөөмлөд юм л л дээ. Австралийн хууль байж гэн гадаад хөрөнгө оруулалт зохицуулсан тийм. Канадын хууль байж гэн хамгийн сүүлд Австралид бол BHP Линтоныг шилжүүлэх гээд Английн компанитай нэгтгэхтэй холбоотойгоор хориг засгийн газар тавьсан. За Канада улсад бол жишээ нь BHP Линтон компани тэнд томоохон хэмжээний тийм бордооны одоо уурхай фосфорын уурхай 40 тэрбум долларын хилчил явагдсан байсан бэл. Тэрийг нь бол засгийн газар нь гадаад хөрөнгө оруулалтын нэг үндэсний эрх ашигыг зөрчилдөх нэ. Нэг орны гадны хөрөнгө оруулалт бас гамгаалах нь гэсэн тийм байр суурьнаас бас тэр хилцлийг зогсоосон байлээ л дээ. Тэгэхээр гадаад орнд ч гэсэн энэ өндөр хөгжсөн орнууд ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой зохицуултууд нэлээ байдаг. Тийм учраас бол манай орнд ч гэсэн энэ гадаадын хөрөнгө оруулалттай ялангуяа гадны төрөөмчт компанитай холбоотой хөрөнгөний зохицуултын асуудлыг бол хийгдэх нэ гэж ойлгох нь шүү дээ. Тийм энэ хуулийг бид бас санаачилж өргөн барихаас өмнө бас судалгаа хийсэн. Нийтдээ дэлхийн одоо 20 гаруй улсын одоо туршлагыг судалсан. Энэ манай хоёр хөрш Оросын холбооноос Хятад улс, Австрал, Канада, Америк нэгдсэн улс, Герман гэдэг одоо өндөр хөгжөлтэй улсуудыг судалсан. Бүгдээр юм зохицуултаа. Тухайлах юм бол манай хөрш Хятад улс маань 598 салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг одоо хязгаарлаж байгаа. Хязгаарлах гэдэг бүрэн өсө хориглох байна тий. Тодорхой хэмжээр хязгаарлах байна. Тодорхой хэмжээ хяналт тавих байна. Ингээд 598 салбартаа юм байж байгаа. Оросын холбооны улс маань 42 салбартаа ийм зохицуултыг хийдэг юм байна. За манайтай ижил төстэй одоо хөгжиж байгаа орнууд гэж бас бид нэр ярьдаг тийм. Хөгжиж байгаа орнууд ч гэсэн тодорхой зохицуултууд байдаг юм л. Тухайлбал Арабын нэгдсэн Эмират улс өнөөдөр 51%-аас гадны хөрөнгө оруулалт орж болно чөлөөтэй аль салбарт нь чөлөөтэй орж болно. Гэхдээ бүх салбарт өрөөс чөлөөтэй. Гэхдээ тэр хөрөнгө оруулж байгаа тэр хувь хэмжээ нь хувьцааных нь 51%-аас тийм доошгүй хувийг нь зөвхөн Арабын нэгдсэн Эмират улсын иргэн аж ахуйн эзэмших ёстой гэж заасан. Тэгэхээр гадаад хөрөнгө оруулалт хязгаарлалт нь 49%-аас дээш гарч болохгүй гэсэн хязгаарлалт гэдэг өгсөн. Бүх салбарт болно. Гэх мэт маш их зохицуултууд байдаг юм байна. Тийм болохоор Монгол бол гинтхи одоо гаргаж ирэх асуудал яриад байгаа юм биш. Энэ бол бүх улсад байдаг. Энэ үндэсний аюулгүй тусгаар тогтносон улс зайлшгүй хийж хэрэгжүүлэх ёстой асуудал юм байна лээ. Ер нь яг гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг бол бид нар ч 2006 онд шинжилсэн. За 2006 онд шинжилгэхэд бол энэ асуудлаас яригдсан тухайд. Тэгээд тэр үед чинь бол бас харьцангуй манай эдийн засаг руу дөнгөж гадныхан гიშгэж байна гэж манай парламентаар бас ярьж байгаа. Энэ үед нь бас үргээгээд хэрэггүй тийм учраас гадны хөрөнгө оруулалтын зохицуулалтын журмынхаа хуулийг бол туснаа. Яг гадаадын хөрөнгө оруулалтаа хуулиа бол энийг гаргая гэх. Тэгээд тэр чинь босго тэр үед чинь 1 сая төгрөг гэсэн байхгүй. Одоо бол 100 сая төгрөг болж байгаа шүү дээ. Тэр 1 сая төгрөг болонгууд энэ дурын нэг солонгос ч юм уу орж ирэл. Зүгээр тэр чинь нөгөө нэг Монголд амьдрах мөнгө нь гадаадын иргэн Монголд амьдардаг тий
300,000 төгрөг өгдөг юу бол 3 сарынхаа төлбөрийг л өгчгөл компани байгуулсан гэдэг ингээд оршин суух эрх авчдаг. Гадаадын хөрөнгө оруулагч дээр Монгол улсад урт хугацаагаар суух эрх авчдаг ийм болсон. Нэгэсний ийм нэлээд дампуурсан байх нь бол 6 онд бол бид нар Сингапур дээр ярьж байгаад их хурлд оруулаад гадаадын хөрөнгө оруулалтын босхийг бол өндөрсгөхөд 100 сая $100,000 болгож босхын өндөрсгсөн байна. Тэгээ одоо бол дахиад энэ бол эдийн засгийнхаа объемыг дахиад өсгөх шаардлага байна л. Тэгээд танаа хууль гарч ирж байгаа хувьд бол энэ нэлээ явах зүйл болох юм шиг байна. За эргээд нөгөө нэг ер нь гадаадын хөрөнгө оруулалтын юм дээрээс эргээд яхад бол бид нар бол бас нэг юм бол эргээд энэ ашигтмалтын ер нь бол энэ лицензтэй холбоотой юмыг бол зэгцлэх ажил бол их хурл дээр бол зогсоогдсон байна. Тэгээ энэ дээр би бас хэлэх ёстой гэж бодож байгаа. Өнөөдөр ингээд гадаадынхныг бас буруутгаад явах. Нэгэнтээ өнөөдөр үйлчилж байгаа хууль эрх зүйн орчин байхгүй учраас тэр хуулийн цоорхоор гадныхан маань энэ одоо процесс явагдаад байна. За одоо төр засаг бас одоо мэдрэхгүй энэ хуулийг хийж явахгүй баталж явахгүй юугаа хийсэн гэж одоо ард иргэд маань бухимжиж магадгүй. А гэтэл өнөөдөр Монгол улс маань ардчилсан нийгэмшилтэд 20 жил болж байна. 200-300 жилийн ардчилсан түүхтэй Америк нэгдсэн улс. А энэ одоо гадна болж байгаа процесс чинь Монголд одоо 20 жил болж байгаа. Тийм болохоор бид суралцж байна, засах юм зас сайжруулж байна. Яа харахгүй нийгмийн хөгжил явж байна. Түр хэллээ шүү дээ. Лавж зөвлөх хэлж илээ те. Өнөөдөр бид нэр ерөөсөл өсөлтөө эрэлт нийлүүлэлтээр л одоо зах зээлийн эдийн засаг тогтдог гэж. Яг энэтэй адилхан дээрээс нь зайлшгүй төрийн зохицуул бидэнд хэрэгтэй байна. Ерөөсөө ингэж хайчих болохгүй. Төр заавал зохицуулах хэрэгтэй. Төрийн өмч байгаа учраас тэгэхээр төрийн зохицуул зайлшгүй. Өсөлтөө үн те эрэлт юу нийлүүлэлт эрэлт өсөлтөө 3-аас гадна төрийн зохицуул зайлшгүй хэрэгтэй гэдгийг одоо бид мэдэрч байна. Бүх юмыг нэг зах зээлийн жамаараа явахсыг хаях юм бол бас буруу юм байна гэдэг мэдэрч байна. Тэрнтэй гарчлал ярихаар юм эрх эрхчлөө гэж ярьдаг. А гэтэл нэг хүнийх нь эрх нөгөө хүнийх нь эрхээр хязгаарлагддаг гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Энэ асуудал нь яригдахгүй байж. Түрүүний энэ дэр нэг асуудал яваад. Судалгаа дөрөвтөөс холбож магадгүй. 7300 лиценз байж хагаад эрх одоо 3600 болсон байна шүү дээ. Энийг бараг 3000 лицензийг бол хүчингүй юм уу тийм болсон гэж ойлгож болох уу? Тийм. А тэрэн дээр одоо жишээ нь тэр нэг хөрөнгө оруулагч юм уу манай дотоодын хөрөнгө оруулагч нар байгаа шүү дээ. Эзэмшигч нар шүүх тэрнийг хандж яасан нь. Энэ асуудал бараг тал нь алга болсон. Яг хоо ер нь бол тэрний чинь гол юм нь бол энэ 6 ашиглалтын тухай хуулиар яасан бэхээр өмнө нь бол ингээ хайгуулын лиценз аваад тэгээд 8-ны хэрэгсэл болгоод хоорондоо 8-аас нэгэд юу ч хийхгүй. Тэгээд талбай дээр нь бол нэг ч юм хийхгүй байж дарчдаг юм тохиол маш их юм. Ямар ч одоо шүүх тавихгүй те ямар ч хайгуул ямар нэг үйл ажиллагаа болох. Тэгээд энэ 6 оны хуулиарч яасан бэхээр нэг гад хийх хөрөнгөний хэмжээ даваад. Тэрүүгээрээ жил болгоо санхүүгийн хөшөөр хийж байгаа. Заавал тэр нөхөр хэл лиценз эзэмшиж байгаа бол хайгуулын лиценз эзэмшиж байгаа бол заавал тэр нэг газарт тэдэн доллартай тэнцэх хөрөнгийг жил болгоо орно. Тэгээд жилийн эцэст ашигт малтан зэрлэх газар тайлгаа өгч байгаа хаа тий. Тэгээд тэрийн мэрэгжлийн хэлтийн газар тэр тайлангийг баталгааж өгч явдаг. Ингээд ирэхээр нөгөө нөхөр чинь нөгөө газар дээр заавал нэлээд хэмжээний доллар оруулж ийж одоо хөрөнгө оруулж ийж юм бол энүүгээрээ бол нэлээд олон компаниуд их туслагдсан гэж ойлгож байна. За хоёрт нь бол яг зүгээр яг ер нь хуулбархан салбарын өөрийнх нь явдаг жамаар бол бас энэ чинь хайгуул хийгээд хүмүүс за энд бол одоо юм алгаа гэ буцааж өгсөн тохиолдолч байгаа хаа. Байгаль орчны хуулиуд нэлээд чангарсан тийм ээ. Байгаль орчны хуулиуд нэлээд чангарсантай холбогдуулж бас явж байгаа. Зүгээр ер нь бол яг түрүүний хиний Ямцаг гишүүний хэлдэг дээр би бас нэг санал хэлэхэд бол гадаадын хөрөнгө оруулалтын ер нь бол гадаадын хөрөнгө оруулагч нар тэг буруу хөөс илүү энэ бол Монголын ингээд бас нэг жамсын зохицуултууд явж байна. Аль аль талдаа энийг бас анхаарал хийж байгаа. Би бол одоо бас боддог л жишээ нь 90-ад оны сүүлд үед 97-8 оны үед бол шинэ бид нар гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирэхэд доктортой байдлын гэрээ гэдэг юм гаргасан байна шүү дээ. Яг энэ ардчилсан холбоо эвсэл засгийн эрх барьж явах үед бол одоо Бааврын сангийн сайд байхад Оширцгийн сангийн сайд байхад бол тэр 5 гэрээ зурагдсан байдаг. 5 гэрээ зурагдсан. За 2000-аас 2004 онд 1 гэрээ зурагдсан. Нөгөө нэг алдартай доктортой байдлын гэрээг бол одоо энэ савс ховын юм чи бас тэрлээ орчих гэдэг байхгүй. Яг тэгэхээр тэр оройд чи доктортой байдлын гэрээ бас зурагж байсан. Тийм учраас ерөөсө доктортой байдлын гэрээний асуудал чинь бол жишээ нь өөрөө. Тэгэд одоо би эргээд алсан намайг яриад юм л танаа үед танахын засгийн эрх барьж хахад энэ яагаад ингээд ийм докторын тийм үндэсний компаниудаас давуу ирэх орлогдсон байна шүү дээ. Үндэсний компанид өгөөгүй юм а яагаад гадныхан төгсөн гэхээр бол бас яг хөрөнгө оруулалттай холбоотой ярьдаг. Гэхдээ энэ бол бас л өнөөдөр бид нар хүндхэл өстой. Гэхдээ түрүүн санхүүгийн ширгээр бол лицензийн тог багасаад хүмүүс заргалдаг гэж ойлгож байна. Тийм ойлгож байна. А гэтэл бол одоо 97-8 онд байхаа би бас санахгүй байна. Алтан үе дараа сайд байж лөө. Хөдөөж хүн сайд. Хөдөөж хүн сайд байж байгаа. Тэр нөд үйлдвэр нь уулуурхаж тэнд хамаарч. Үйлдвэрийн газрууд тухайд багнуурч юм уу илүү талбайгаа төлбөр төлж чадахгүй бас болоод
зөвхөн одоо Багаан нуур иргэн тойрных газар авч чадаагүй шүү. Тиймэрхүү тохиолдол би гарсан гэж ойлгоод байна. Яг үүнтэй адилхан жишээ одоо бас дахиад гарах юм биш үү? Бид нар ингээд санхүүгийн босгож тавьчихдаг. Гадны үнд бол манай энэ асуудал мөнгө бол юу ч биш шүү. Эсвэл одоо энийг газрын хэвлэлийн баялаг авах гэж байгаа одоо хятадын засагт бол манай энэ санхүүгийн хөшүүрэг бол юу ч биш. Тэд нар харин давуу эрх олдоод хөөх нөгөө Монгол компаниуд, Монгол аж ахуй нэгжүүд, жижиг хөрөнгө оруулагч нар болоо шууд зогсож байгаа юм шиг. Манай Багаан нуур дээр давтаа байхаа нэг дээрүүд нэг байцагдаад байсан шүү дээ. Алтан үе дараад таныг яагаад энэ Багаан нуурын иргэн тойрны газрыг хогийн компанид өгсөн гэдэг өөрөө шатар сайд байхдаа 97 онд байхгүй юу? 97 онд яг ингээд хууль гараад төрийн өмчтэй үйлдвэрийн газраас бүгдийг одоо энэ томоохон үйл Багаан нуур, Шивэ, Эрдэнэ, Монгол Улсын ихтэй бүгдийг зогсоож жагаад зөвхөн адуун чулуун байна шүү дээ. Бүгдэнд нь ихлээр за та нар авах газар авах гэсэн. Улсын үйлдвэрийн газар тухайн үед асуудал. Тэгээд эн чинь сайдын шийдвэрээр тухайн үед л явж исэн байхгүй. Тэгэхээр одоо эргээд тэр үед авчихгүй яасан юм бэ те. Тэгэхээр чинь тэр үед авчих асуудал нь бол тухайн үед ямны л асуудал байсан байгаа байхгүй. Тэр төлбөр төлж чадж исэн үгүй юу гэдэг бол хоёр дахь асуудал болж байна. Тэгэхээр та өөрөөсөө хөндөж байна. Бид нар одоо ингээд гадных нь боломж болгоо Монголынхоо байхгүй болгочих юм бол үгүй. Монголын компаниуд бас хайрцангуй одоо нэг үе явахад бол үнэхээр энэ салбарт ажиллая гэсэн хөрөнгө оруулах гэсэн компаниуд бол босоод ирж байгаа. Зүгээр яг одоо Содотор дарга хийж байгаа. Ерөөсөө 8-ны хэрэгсэл болгоё гэдээсэн нөхдүүд үндсэндээ ямар ч байсан 100% гэж хэлээд яах вэ? Ямар ч байсан 70-80% бол одоо цэвэрлэгдсэн. 6 оноос цэвэрлэгдсэн. Одоо энэ 6 оноос хойш бас юу хууль өөрчлөлт орсон. Түүнээс гадна 2009 онд их хурал дээр ашигт малтуулын лиценз шинээр олгохыг хориглосон байж байгаа. Энэ яагаад төрсөн бэ гэхээр тодорхой хэмжээнд үнэхээр бас Монгол улсын төрийн Содбаатар маань хэлжсэн. Лиценз газар нутгийн 40 орчим хувь нь өнөөдөр лицензийн өвчин 47% байсан бол одоо өнөөдөр 13%. 13.1 дээл. Үндсэндээ 3 бараг 4 дахин шахуу одоо буурсан байж байгаа. Энд одоо ашигт малтуулын тухай хуулийг шинжилэн найруулах ажлын хэсэг их хурал дээр за ерөнхийлөгчийн тамгын газар, засгийн газрын оролцоотойгоор байгуулагдаад хууль маань бэлэн болсон байж байгаа. Энэ урд өмнө одоо гараад 97 оноос хойш одоо үндсэндээ 97 оны хуулиар л Монголын газар нутгийн 47% нь гадныхны мэдэлд очилоо шүү дээ үндсэндээ. Бид одоо мэдхээ болцсон. Гэтэл энэ хуулийг бид цэгцэлж байна. Энэ шинэ хууль гартлаа шинэ лиценз олгох хоригдсан байж байна. Одоо шинэ хууль гараад хэрэгжээд явах юм бол үндсэндээ энэ асуудал бүрэн шийдэгдэнэ. Өнөөдөр бид байгальдаа ээлтэй байх хэрэгтэй. Иргэндээ өгөөжтэй байх хэрэгтэй. Тийм ээ. Энэ асуудал дээрээс орхигдоод байгаа. Гадныхан бидний эзэн болчдөг, байгаль орчныг бохирдуулждаг. Энэ хоёрыг одоо үндсэндээ энэ томоохон бодлогын төвшөндөө байгальдаа ээлтэй байх, иргэнд өгөөжтэй байх. Энэ бодлого маань энэ шинэ хууль дотор нэлээд одоо сайн сууж өгсөн одоо урд өмнө гараад байсан алдаанууд одоо гарахгүй байх бололцоотойгоо одоо маш яралтай энэ бас ашигт малтуулын хуулийнхаа шинжилсэн найруулгыг бид одоо яралтай батлах хэрэгтэй. Энийг одоо Монгол улсын ерөнхийлөгчөөс оруулж ирэхгүй жоохон удаж байгаа. Нэмээд нэг асуудал байна л да. Одоо түрүүний энэ компани тэр нэг ашиглалтын лицензийн ирэхээр л мэдбод 900 хэдэн сая долларын хөрөнгө босгосон ч юм уу тийм их асуудал байна шүү дээ. Хилтэл явж байгаа. Одоо Монголын компаниас бас босгосон тохиол хувийн аж ахуйг бол одоо ухаадаг бол хэдэг босголоо. 4 тэрбумаар үнэлүүлээд 700 гаруй сая долларыг оруулж ирээд ухаадаг юм үйл ажиллагаа явагдаж байгаа л да. Эдгээр чи ер нь яг цаана юу барьцаалаад байгаа юм бэ? Та одоо мэрэгжлийн хэл. Тэг лиценз нь тийм 4 тэрбум Америк доллар хүрчээд байгаа юм уу? Эсвэл 970 сая доллар хүрээд байгаа юм уу? Тэр газрын дор байгаа баялаг нь үнэлэгдэж хүрээд байгаа юм уу? Тэд газрын дор байгаа баялагийг л барьцаалж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар бол албан ёсоор одоо яг тэ саавсын лицензийг төлөвлөжүүлээд анх удаа ийм гадныханд хандсан юм хийж байгаа юм шиг хараад байна. Бид нар бол албан ёсоор зарласан шүү дээ. Монгол улсын эрдэс байдлын санд бүртгүүлэг өнөөц. Эсвэл бүртгүүлснээс илүү нөөцийг биднэрт мэдгэлгүйгээр бирж дээр гаргаад зарлах юм бол арга хэмжээ аав шүү. Бид нар биржд мэдэгдэн заллин эвлэх замаар хөрөнгө босгож байна. Монгол улсад тэр баялаг байхгүй. Яагаад байхгүй гэж хэлж байгаа юм хэрэг хизээ Монгол улс баялагтай гэдгээ мэддэг байхээ бид нар тэнд бүртгүүлсний дараа мэдчихэж байгаа юм. Энд чинь өөрөөр хэлбэл одоохондоо таны хэлээд байгаа нөгөө төрийн нийтийн өмч гэдэг шиг одоохондоо бид нар тэр өмчөө өөрөө бүртгэж байгаа байдал нь. Тэрийг л үнэлж аваачж хагаад тэнд мөнгө өсч байгаа. Төрийн өмнөөс бараагийн зарал явуулсан. Төрийн өмнөөс аваачаад үнэлж өгөөд үнэлүүлэлтээ хэмнээр үнэлүүлж байгаа энд бас нэг асуудал байна. Одоо Жорк стандарт гэж их ярьдаг. Жоркоор л үнэлүүлэхгүй бол одоо бирж дээр гардаг. Жорк стандарт өөр эдийн засгийн агуулгатай байхгүй. Зүгээр л хөрөнгө босгох агуулга. Тэгэхээр бидний өмчийг биднэрт өглөөл гэж өгчхөөд зарим нь өглгүйгээр гадныхнаар үнэлүүлээд тэгээд тэрүүгээр авчиад бирж дээр мөнгө өсгөж байгаа.
Тэгэхээр үндсэндээ тэр эзэмших эрх чинь те тусгай зөвшөөрөл нь лиценз эзэмших эрх чинь өөрөө байгалийн баялаг өөрийн өмчмөд захиран зарцуулах боломжийг л олгоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид бас ярилцаж шийдвэр байгаа. Яг сая та хэллээ. Эрдэс баялагын зөвлөлөд тогтоогдсон нөөцтэй мөртлөө гадны хөрөнгөний биржтэй өөр нөөцөөр бүртгүүлээд мөнгө босгож байгаа бол энэ хуурч мэхэлж байгаа асуудал гэж. Эсвэл манай Ховд аймагт байгаа хөшөөтэй урах байж байгаа. Эрдэс баялагын зөвлөлөд тогтоогдсоноос 85.7 сая гэж ярьдаг. Энэ бирждээс мөнгө босгохдоор хэдэн тэрбум нөөцтэй bijлэг дуусгасан гэж сонссон. Энэ асуудал одоо тэгээд үнэн бодлоо ямар ч юм. Гэхдээ одоо 87.5 биднэрт өнөөдөр албан ёсоор өөрсдөө тайлангаа авчираа тайлгансныг л бид нар авна шүү. А тэрнээс хин нэг хүний тэнд яриад байгаа хүсээд байгаагаар явахгүй байхгүй. Гэтэл энэ нөгөө ямар ч хяналтгүй яваад байгаа учраас нөхдүүд авчаал одоо бараг миний сонсноор ихтэй 450 сая цаашаа тэрбум хүртэл гисэх боломжтой гэдээ ингээ гаргачих. Тэгэхээр Жорг гэсэн дагт нэг аюултай юм дэр байхгүй. 500 метрийн гүнд байгаа. 3 метр зузаантай нүрс. Өнөөдөр нүрс мөн үү? А гэхдээ тэр нөөц мөн үү? Биш. Тэр хизээж ашиглагдахгүй. А гэтэл тэрийг бол нарийн тавилгүйгээр зүгээр л тэр хэдэн метрийн гүн гэдгийг гаргалгүйгээр 40 тоног гаргаад авчиж байгаа байхгүй. А бидний тавиад байгаа шаардлага яагаад гадных нь эзэхгүй байгаа гэхээр яг хэдэн төгрөг нь мөнгө болох юм бэ? Яг бодиттой тэр одоо нэг орд байлаа гэхэд яг тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн зарнаа. Би 600 саяын зардал гарган 400 сая ашиг авчирна гэж бид нар нарийн хэлүүлэх гээд байгаа байхгүй. А гадныхны сонирхоод бол үгүй зүгээр тэр тэрбум төгрөгийн нөөц гэлгүүгээр тэр баялаг маялгийн бүгдийг нийлүүлээд 10 тэрбумын юм байгаа л гэж гаргачих. Тэгээд эн чинь бол нэг талаасаа хатуухан хэлэхэд залхим эхэлж байгаа үйл ажиллагаа мөн багхгүй. Өнөөдөр бол Монголд бол гадаадын хөрөнгөний бирждээр байгаа нөөцний компаниудын судалгаа гэдээ гарсан байгаа юм л да. Тэгээ энийг харахад бол Energy Resource компани бол одоо Гонконгийн биржтэй тийм. Энэ бол 5-7 орд газар дээр ажиллаж байгаа. За Ирээд Хил Mongolia гэж компани бол Торонтогийн бирждээр Professor Cole гэдэг нэрээр гарсан байгаа. За South Coast бол Гонконгийн бирждээр, за Торонтогийн бирждээр үстэй. За Moninco за хөшөөтэй тийм. Энэ бол Гонконгийн бирждээр ярьж байна. За Эрдэнэс 5-7 бол одоо IPO хийх гэж үзэж байна. За Хүнүгөө бол Австралийн бирждээр байж байна. За Peabody Winsway Resource гэх компани бол Нью-Йоркийн биржтэй Peabody Energy гэдэг гарсан байж байгаа. За мөн одоо Торонтогийн бирждээр бол Эрдэнэ Development гэх компани байж байна. За Asper Mining гэх компани бол Австралийн бирждээр гэдэг зөвхөн нөөцний чиглэлээр хэд 9 компани бол гарсан. Тэгэхээр бидд мэдэгдэж байгаа шүү дээ. Гол мэдэгдэхгүй хэд байгаа гэдэг чиг сайн. Жишээ нь энэ сайн нэг мэдээ байгаа юм л та тэр хайгуулын Dry Resource гэдэг. Би бол юу ч авч сонсоогүй юм компани. Монголд байхгүй. А гэтэл энэ биржээр гарсан компани байгаа байхгүй. Тэгээ энэ мэдээллүүд нь байж байна л да энэ ингээд Dry гэдэг. Тэгээ энэ дээр өөрсдөө 13879Х гэдэг ийм лицензийг Тэг гэдэг ийм лицензийг бид нар гаргаад ирсэн. Ийм юмтай гэдэг ингээд үйдтэй гараад авчиж. Тэгэхээр энд байгааг нь бид нар мэддэг. Тэгэхээр одоо бол яг гишүүдийн хэлж байгаа энэ үндэсний аюулгүй холбоотой гадаад хөрөнгөөрөлтийн зохицуулалтын тухай хуулинд бол эднэр нэлээд бас тусгаж өгнө. Энэ зүйлүүдийг тусгаж яг тэр энэ гадны хөрөнгө оруулалт тэгээд ялангуяа энэ биржийн асуудал гэдэг чинь Монголд бол бас нэлээд шинэ учраас бол бид нар бас мэдээж бид нар чинь бас нэг арал дээр ганц хэдүүлэх амьдарч байгаа юм биш болохоор дэлхийн тоглоомын дүрмээр тоглох хэрэгтэй шүү дээ. Дэлхийн санхүүгийн зах зээл дээр гарч, дэлхийн тэр уулархаа зах зээл дээр гарч тэр тоглоомын дүрмэнд орох хэрэгтэй шүү дээ. Орохдоо харин Монголоо гэсэн үндснээ гэж яаж авч үлдэж, нэгээс энэ даяарч байгаа энэ ертөнцид яаж дангааршиж өөрсдөө авч үлдэх тэр системэл их зүүн зохицуулттай хийж орж ирэхгүй бол болдгоо байна гэж харагдаад байна. Тийм учраас энэ удаагийн яг хоо савсгой сенсийн хэлцэлтэй холбоотой бол би бол их хурал дээрсийн газар дээр бол нэлээ дөргөө өгж тодорхой арга хэмжээнүүд аваад өөрөөсдийнхөө их зүүн хүрээнд зохицуултын хүрээнд их мэдлэг хүрээнд юм авч байгаа байна гэж ойлгож байгаа. За нөгөө талдаа бол бид нар цаашдаа ингээд одоо энэ дараагийн одоо хувьцаа гаргацсан компаниудын асуудал тий. За Монголын янз бүрийн баялагийг тэнд өөрийнхөө одоо нөөцтэй нэмээд зарлж байгаа компаниудын асуудлыг яаж зохицуулах вэ? За тэнд босч байгаа тэр хөрөнгийн хэмжээ бүгдээрээ Монголын баялагаар барьцаалсан хөрөнгө Монголын өгөөж гэж Монгол руу орж ирж гэнэ үү? Эсвэл өөр эдийн засаг руу ороод байна уу? Тэ? Энэ зохицуултын юмнууд бол бас нэлээд зохицуултууд бид нар хэцүү талаас нь зохицуулт нэлээд дутгаж байна гэж харагдаж байна. Энэ дээр тэр одоо улсын хурлыг хэлэлцэж байгаа тэ хуулинд маань саяны таны ярьж байгаа асуудал ерөнхийдөө бол бүгд сууж өгч байгаа. Үндэсний аюулгүй үзэл баримтлалд тусгагдсан тэр салбаруудад энэ хууль үйлчлэнэ гэтсэн байж байгаа нэгдүгээр та. Энэ мань нэлээд харьцангуй одоо бид их хурлын одоо санаачилсан гишүүдийн өргөн барьснаас нэлээд өргөн хүрээтэй болж байгаа. Тэгээ өргөн хүрээтэй болох нэг талдаа сайн, нөгөө талдаа бас сөрөг. Гэхдээ мэдээж хуулийг хэрэгжүүлж эхлэхээр бас асуудлууд яригдах байх. Тэр үедээ яригдах хэрэгтэй байх гэж байна.
Хоёрдугаарт нь зөвхөн одоо Монгол улсын нутагт төсөлтөр Монгол улсын хуулийн дагуу бүртгэгдэж үйл ажиллагаа болж байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг би зохицуулах гэж байгаа юм биш. Ерөөсөө л Монголтой ямар нэгэн байдлаар холбоотой байх юм бол тэр Монгол улсын нутагт дэвсгэрээр үйл ажиллагаа явуулдаг байна уу, явуулдаггүй байна уу? Тэр хамаагүй. Яагаад гэвэл одоо сая хэлж байгаа Дарагиш компани Монгол улс бүртгэлтэй биш. Гадаадын 100 хөнгөн болтой. Тэгсэн мөртлөө Монголын байгалийн баялаар хөрөнгөний биржээр хувьцаагаа авж штеп. Энэ хүртэл одоо хамрагдана гэсэн үг. Тийм байдлаар хуулийг хийж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр Монголын байгалийн баялаг Монгол улстай ямар нэгэн холбоотой үйл ажиллагаа үүсвэл Монголын хуулиар үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй бүртгэлгүй багт хамаагүй шүү. Бүх хүмүүс энд хамрагдана гэж ойлгож байна. Нэгсэнд төрийн нийтийн хамааралтай өмчтэй холбоотой асуудал бол Монгол улсын төртөө заавалчгүй холбогдож асуудлаа шийднэ л гэсэн үг юм шүү дээ. Гэхдээ бол одоо би зөвхөн гişнээс бас нэг зүйл асуух чинь. Тэрний үгээр одоо энэ 5 сарын 1-ээс ашиг сонирхлын тухай зөрчлийн тухай хууль үйлчлэх юм. Жишээ нь одоо таны энэ гадаадын хөрөнгө оруулалттай уулуурхайтай холбоотой энэ хилцэл хийж хагаад энэ 76 дотор байгаа уулуурхайтай холбоотой нөхдөд яах вэ? Ашиг сонирхлын зөрчилтэйгээд хуранд орохгүй байх хэрэгтэй юу? Энэ чинь одоо хуранд орох хэрэгтэй. За энэ бол жишээ нь хэлэх юм. Жишээ нь Жинко Батболго бол Төгөрг нуур гэдэг Монголын хөрөн нуурсны 2 дахь том ордог гэж байна шүү дээ. За Шунхлагийн Батхуу гишүүн бол одоо Өрөнгө аймгийн Баянтайгийн уурхаа маш том хувь гэж байна шүү дээ. Тэр авийн лицензүүдийг бүгдийг эзэмшиж байгаа. За гэх мэтлэн ингээд улс төрч нар дээр байгаа лицензтэй холбоотой юмнууд яриад бол амар олон лицензүүд байна л да. Тэгэхээр энэ дээр яг ялангуяа парламент дээр одоо таны энэ хууль орж ирээд ингээд хэлцэл яваад ингээд яхаар чинь бас их ашиг сонирхлын зөрчил үүсгүүг. За яг энэ дээр бол ашиг сонирхлын зөрчил үүссэн тий. Мэдээж тэрийг сонирхлын зөрчлийн тухай хуулиараа бол мэдэгдэх ёстой, мэдэгдээд одоо зайлшгүй биш тохиолдол бол оролцохгүй байж боллоо. Үнэхээр гарцаа авахгүй асуудал хариуцж байгаа бол ил тод зарлаад одоо ийм учраас одоо ингэнийгээд бас оролцож болно. Тэгээ би юу хэлэх гээд юм хэрэг ер нь бол бас Монголын төрд энэ гадны одоо эдийн засгийн алуурчдыг зарим нь бол томьёол хийгээд байгаа тийм. Иргэний хөдөлгөөний хэдээр бол тийм бүр томьёолт болсон. А зөвхөн ерөнхийдөө явж байгаа нэг зүйл бол энэ гадныхны бас ямар нэгэн байдлаар Монголын эдийн засаг өөрөө их хурдтай томорж байгаа өсөж байгаа энэ үедэр бол гадны гарын хөл нэлээд орсон юм биш байгаа даа гэсэн юмуд ашиг сонирхлын зөрчлийн одоо зохицуултыг их зөв хийж өгөхгүй бол энэ гацаад байгаа. Одоо таны хуулийг би сая ингээл танаас сонсоод суулж байхад энэ чинь 14 барьцаа хууль шүү дээ. Тэ? 14 барьцаа хууль чинь бол одоо зарим хууль бол бараг 7 хоног дотор хэлцэгтэй гарчдаг хууль байдаг шүү дээ. Гэтэл энэ чинь одоо зандчтар сая 5-2-ийн өргөн барьсан энэ хууль чинь бол үндсэндээ 2 жил бол одоо тэр юунд байж штэ. Тэгэхээр энэний цаанаараа тэр ашиг сонирхлын юм яваад байгаа юм шиг үстэй гэдэг хандлага явах гэдэг. За ашиг болтуулын ярилцлага дээр бол 12 дарга бол өдөр болгонд ийм төр болчихж байгаа. Яг тэгэхээр дээрд ороос ийм янз бүрийн шалтгаан их л явж байгаа. Тийм энэ дээр тэгэхээр 2010 онд өргөн барьцаа их хуралд за яг бас дараал байж байгаа. Дарааллынхаа дагуу 11 онд хэлэлцэж эхэлсэн. За 11 онд хэлэлцэж эхэлснээс хойш би бас тодорхой хэмжээгээр одоо яагаад дарагдсан юм бол тухайн үед эдийн засгийн байнгын дарга зоригт дарга маань байсан. За манай Батцуур шалгаж байсан. Уулуурхай лицензтэй үнэлээ. Яагаад бас ингэ удачгүй гэдэг бас одоо жоохон тухай байнга шаарч байсан. Улсын их хурлын дарга бол энэ хуулийг хурдан хэрэгжүүлэх ёстой гэж улсын их хурлын дарга байнга шаарч байсан. Хууль санаачдад бид бас ажлын хэсгээ хурдан ажиллаж өгөөч, эдийн засгийн байнгын орны асуудлыг хурдан шийдэж өгөөч гэдэг асуудал бол байнгын орны дарга зоригт одоо Батцуур гүшүүн нарт байнга тавьж байсан л та. Яг жоохон удсан. А гэхдээ одоо явж байна. Одоо явж байхдаа бас жоохон уруу зүрх энэ асуудал процедур зөрчлөө байлгаар яригадад өнгөрсөн өчтөр одоо хойшлцлоо. Гэхдээ эх 7 хоногт явах батлагдах байх гэж бодож байгаа. А энэ одоо явцад мэдээж хэрвээ ямар нэгэн сонирхолтой хүмүүс байвал тэндээс ил харагдах байх. Мэдээж хэн ямар санал өгч чинь үнэхээр хурдан батлуулахын төлөө хэн нь байна? А эсвэл гацаах батлуулах байхын төлөө хэн нь вэ гэдэг нь их хурдан чуулганы үйл ажиллагаа нээлттэй ил тод явдаг учраас тэндээс ард түмэнд харагдах байх. Тэндээс одоо яг үнэхээр саяны авж байгаа хэлж байгаа эдийн засгийн алуурчдад хэмбэ гэдэг нь ард түмэн бас мэдж авах биз. Ерөөсөө тэр чинь томьёолчод байгаа шүү дээ. Эдийн засгийн алуурчдын золиос гэдэг тэр номон дээр бол яг бичсэн байна. Мянгаыг авахын тулд бол уртгаар хэрэгтэй. Саяыг хулгайлъя гэж бол үгссэн бүлэг хэрэгтэй. А тэрбумыг хулгайлъя гэж байгаа бол сайн хууль хэрэгтэй. А хуу хамаа гэж байгаа бол үдс суртал хэрэгтэй л гэж байгаа. Тэнцвэрээс ойлгомжтой. Яг одоо процесс нь тэгэл яваад. Тэгэхээр бид энэ дээр нэг юм бас одоо бас яг ерөнхийдөө холбогдуулаад яаралтай гэдгийг нэг онцлог. Бид нар ингээд тоогоор харахаар 797 тусгай зөвшөөрөл 3600 дотор тийм ээ. Энэ бол харахад тоогоор бол их бага. Гэтэл эзэлж байгаа талбайн хувийг нь аваад үзэхээр үндсэндээ 50% байна. Гадны. Энэ гадны зөвхөн би 100% хөрөнгө оруулалттай компани хамтарсан хөрөнгө оруулалт хоёрыг нийлүүлж байна. Монголын. Тэгэхээр талбай хэмжээ нь бол 50% болчихж байгаа. Тэгэхээр энэ бол бас нөгөө талаас би тоогийн хараа заахад 7800 юм гэж бодоод байгаа бол үндсэндээ бол эзэмших их авчаад байгаа талбай хэмжээ. Тэгэхээр эдгээр чинь талбай хэмжээгээ нөгөө доор байгаа юмтайгаа нийлүүлж ягаад
авчид авчиж байгаа шүү дээ. Тэгэхдээ нэг орд маань $900 сая хүрч шүү дээ. Нэг орд. Тэгэхдээ 700 орд $900 сая бол одоо хэд болох вэ тийм ээ? Тэгэхээр бид нар бол одоо манай орон байр даргын газар шууд зарлах хэрэгтэй. Ирэх бол ингээд шилжихтэй 15 сая төгрөг буюу одоо $10,000 энэ ирэх гэдэг юм зарагдсан байна шүү. Энэний дор байгаа төрийн өмч нь бол $900 сая шүү. Тийм учраас манайх $900 сая мэднэ. Тэр $10 сая $10,000 асуудал хоёр асуудал. Тэр өгж авах нь нэгнийгээ залхах. Гэхдээ бол одоо нэг өөр өнцгөөс харъя. Бис төрийн өмчтэй гэж яриад нэг бичээ яваад байдаг. Өмч юм бол бүртгэсэн байх хэвээр өмч рүү ямарваа нэгэн байдлаар өмчийн эрх рүү халдсан бол чинь эрүүгийн хариуцлага үүрэх ёстой. Эрүүгийн бүр хуулиар. Гэтэл манай энэ нэг төрийн өмчийг ийм хууль бусаар үнгүүдүүлээд юм уу өөр арга зал механизм хэрэглээ гадагшаа гарч мөнгө өсгöd байна шүү дээ. Энэнд эрүүгийн хариуцлага үүрэх болцоо байдгүй. Энэ чинь улсын бүртгэлд бий болгох юм гэж байна шүү дээ. Эрдцүүлгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцээд улсын эрдцүүлгийн нэгдсэн бүртгэл гэж байгаа тийм. Эрдцүүлгийн мэргэжлийн бүртгэл рүү ороод ирж байгаа гэдэг чинь өөрөө тэр баялагийг улс өөрөөхөө өмч болгоод авчиж байгаа байхгүй. Тийм нэгсэндээ бүртгэж авч юмсан. Бүртгэж авчиж байгаа шүү дээ. Гэтэл тэрийг одоо гадны юунд босчоод мөнгө болгож аваад голоос нь завшаад байгаа л ловрын ажиллагаа явагдаад байгаа л да. Бид нар тэнд бол зохицуултгүй болчиход байхгүй. Одоо ингээд ерөнхий ингээ арамын хараа. Тэр бол манай гишүүндээ хэлэхэд манай эрүүгийн хуулинд яг энэгээр заалт байдгүй шүү. Юун дээр бол нийтийн өмчийн эрхийг эрх рүү халдах зөрчсөн асуудалд эрүүгийн хариуцлага хүлээх санкц байхгүй. Тэгэхээр яг тэр ер нь манайх энэ 97 оны газар нутгийн лицензээр өгчөө. Дээр нь иргэний хуулиндаа тодорхойш, эрүүгийн хуулиндаа тодорхойш, өмчтэй холбоотой бүх хуулиуд. Энэ бол яг нөгөө яриад байдаг эдийн засгийн алуурч ингээд байгаа шүү дээ. Тэр бодис руу biz орцсон юм шүү дээ. Тийм учраас бид нэр нэвтрүүлэг манаас цаг үе залуус гэж юм л да. Бид нар тэгэхээр энэ улсыг авч явах улсууд хүссэн үсээгөө. Тийм учраас бид нар энэ дэлхийн зах зээлийн дүрмийг энэ одоо бусад хууль эрх зүйн дүрмүүдийг нэг сайн судалт тунгааж үтсэн дээр юм шүү. Тэ. Одоо ийм мэрэгчлэлтэнгүүдийг одоо бэлдэж залуучууд одоо тэгэхээр яг нөгөө мөрөжийн инерцээр явуулсан байхгүй. Тийм мэрэгжлийн одоо ашигт болдонгийн хуулийг аваад үзэхэд ямар ч мэрэгжлийн зохицуулт бол байхгүй. Шинэ одоо содоо дарга сайн мэдж байгаа тийм. Бороо дээр бид нар шинэ хариуцлага тооцсон шүү дээ. 470 гаруй килограмм алтыг нөөц буюу эдийн засгийн үр ашигтай байсан юм ашиггүй болгосон. Бороо өөрөө хүлээж шүүдэг юм. Тэгэхээр бид нар ийм хариуцлага тооцдог ийм механизмыг явж болж байгаа. Энэ бол хизээ ухаж эхлэх процесс. Гэтэл энэний өмнө одоо энэ нөхдүүд хайгуулын лицензтэй компани ингээд зархад бол бид нар нэг санаа зовхгүй харагдаад байна. Гэтэл хамгийн их мөнгө усдаг зүйл нь хаана вэ гэхээр хайгуулын лиценз дээр байна. Эд чинь нөөц олчж байгаа. За 50 сая. Уг нь бол 500 сая байна. Гэтэл 50 саягаа ихлэ зарладаг. За 50 сая нүүрсний орд байна ч гэдэг юм. Баг багаар нараас нэмдэг байхгүй. За жоохон мөнгө өгчих юм бол хайгуул хийхэд бол бид нар 80 сая болгосон шүү. Тэгэхээр хүмүүсийн сонирхол ороод эхэлдэг. Өөш энд яагаад өсөд байна? Энд юу мөнгө оруулъя гэдэг. Тэгэл ерөөсө хайгуулын лиценз бол хамгийн том. Яагаад бид нар ашиглалтын лиценз авахд удаан, ашиглах сонирхол удаан байдгүй гэхээр тэр ямар ч мэрэгжлийн зохицуулт бол байхгүй. Шинэ одоо содоо дарга сайн мэдж байгаа тийм. Бороо дээр бид нар шинэ хариуцлага тооцсон шүү дээ. 470 гаруй килограмм алтыг нөөц буюу эдийн засгийн үр ашигтай байсан юм ашиггүй болгосон. Бороо өөрөө хүлээж шүүдэг юм. Тэгэхээр бид нар ийм хариуцлага тооцдог ийм механизмыг явж болж байгаа. Энэ бол хизээ ухаж эхлэх процесс. Гэтэл энэний өмнө одоо энэ нөхдүүд хайгуулын лицензтэй компани ингээд зархад бол бид нар нэг санаа зовхгүй харагдаад байна. Гэтэл хамгийн их мөнгө усдаг зүйл нь хаана вэ гэхээр хайгуулын лиценз дээр байна. Бид нар чинь нөөц олчж байгаа. За 50 сая. Уг нь бол 500 сая байна. Гэтэл 50 саягаа ихлэ зарладаг. За 50 сая нүүрсний орд байна ч гэдэг юм. Баг багаар нараас нэмдэг байхгүй. За жоохон мөнгө өгчих юм бол хайгуул хийхэд бол бид нар 80 сая болгосон шүү. Тэгэхээр хүмүүсийн сонирхол ороод эхэлдэг. Өөш энд яагаад өсөд байна? Энд юу мөнгө оруулъя гэдэг. Тэгэл ерөөсө хайгуулын лиценз бол хамгийн том. Яагаад бид нар ашиглалтын лиценз авахд удаан, ашиглах сонирхол удаан байдгүй гэхээр тэр мөнгөнд ямар ч ашиггүй байхгүй. Өөрөөр хэлбэл бид нарт өгөх юм байхгүй. Таны хэлээд байгаа шиг Монголд ямар өрөөгөөчтэй юм бэ? Тэрүүнд орох сонирхол бол яг үндсэндээ бирж дээр байгаа компаниудын хатуухан хэлгээд 90-95% сонирхолгүй. Зөвхөн тэр мөнгө соол одоо яг таны хэлээд байгаа. Тэр гадны тоглолтын тэр нэг покер систем шүү дээ. Яг тэргүүр тоглоод байгаа байхгүй. Тийм учраас бол мэрэгжлийн талаас нь шахаж хүмүүр юм л да. Энэ ашиг болтны шинэ хуулинд бол бид нар
энэ яг мэрэгжлийн тэр хайгуул хийдэг хэдэн үе шатуу шүү дээ. 96 классаа эхлээд. Тэгээ тэрний яг тэр эхний 2 жилд энийг хийнэ. Тэр бол техник засгийн тэр гаа дээр ерөнхийдөө ойлгомжтой мэрэгжлийн талаас бол. Тэгэхээр энэ дээр ийм юм хийн энэ эрэл хайгуулыг тэдэн хугацаанд орно гэдэг. Одоо л яг урт хугацаанд энэ чинь 6 жилээр үлээ. 9 жилээр л авчиж байгаа тийм. Тэгэхээр 9 жилээ бол дотор нь дахиад энэ үед нь хайгуулын ийм төрлийн хайгуул хийнэ тийм. Тэр агарын хайгуул довид юу гэж юм те зурглын юм. Энэ нарийн юмнуудыг нэлээд хуурилж өгөөд шахмаар юм шиг байна л да. Тэгээ шахаагүй үед бол оруулахгүй бол төрний хэлдгээр бол хөрөнгөний бирждээр тоглолт явагдаад байгаа болохоос наашаага яг дотоод руу орж ирж байгаа хөрөнгөний урсгал ямар байна гэдгийг бид нэг анализ хийх хэрэгтэй. Ерөнхийдөө яг нэвтрүүлэг маань цаг маань өгч гэнэ үгүй юу? Өгч байгаа. Гэтэ нэг бяцхан түүхээр чи. Иргэний хөдөлгөөнүүд 2005-6 онд яагаад тийм идэвхтэй байгаад гинт уулуурахаар орсон шүү дээ. Анх одоо Габатар бид нар ч надад автобусны 100 төгрөгийн асуудал тавиал тэгэл тухайн үедээс намын баримт зүйцлэх янз бүрийн асуудал гарч ирчихсэн. Ерөөсөө сарын дараа нөө ашигт малтантай хуулийг өөрчлөх асуудал руу орсон. Яг нийн нугуу хэлэхэд бол энэ ашигт малтмал гэдэг бол маш том политикийн улс төрийн том тоглоом явагдаж байдаг. Тэрийг бол бизнес мэдэхгүйгээр гиндэж их юм эрх зүйн орчинд бүрдүүлж өгсөн байдаг. Жишээ нь одоо 97 оны хуулиар бол яг Фреланд бид нар ч юм бол авь хамаанцынхаа хайгуулын лиценз ашиглалтуулахад Оросд төсөө хөрөнд мөнгө зээлүүлсэн ш 50 сая доллар. Тэгээ маш хурдан нөгөө бичиг авсан. Дараа нь залгуулад 97 оны хуулиар буцаагаад нөгөө доктортой гэрээ хийх гэдсэн. Эхний 5 жил доторгүй дараагийн 5 жил юугүй. Тэгээд ерөөсөө монголчууд авах 2% байсан байхгүй. Гэтэл энэс төр хүртэл хийсэн алдаанаасаа сэрэмжлэхийн тулд тухайн үедээс иргэний байгууллагын тэмцлийг маш урд уулаархаар шилжүүлж тэгээ 2006 оны хууль гарсан байхгүй. 2006 оны хуулийг biz харин гаргахтаа дахин бодож сууж чадаагүй л байхгүй. Тухайн үед одоо аливаа бид нар монголчуудын нэг тийм асуудал байна шүү дээ. Тухайн үед нийгмийн улс төрийн ч юм уу бужигнаа ингээд нэг том хөөсөн дээр замхарч тухайн гал унтраах маягаар нэг хуулийг хийсэн болоод тэгээд үндсэн концепцуудыг бас гаргаж чадахгүй. Өнөөдөр дахиад biz 2006 оны хуульд нацлалт тавьж байна шүү дээ. Яг үүнтэй адилхан одоо тэгээд хөрөнгө оруулалтанд хязгаар тавих хуулийн бас төсөл хийж байна. Гэтэл бол бид нар хөссөн үсээгөө дэлхийн эдийн засагтай холбогдсон. Ялангуяа энэ газрын эвлийн баялаг бүх юмараа. Гэтэл бид нар энэ хөрөнгө оруулалт орж иж эдийн засаг эрчимтэй макро дэвшин төсөх юмнуудаа тайраа хийчих вэ. Гэт эндээ бүх юм хязгаараа хийж ингээд буцаагаад ганцхан Монгол гэсэн дэлхий дээр байгаа юм шиг болчих вэ гэсэн бас асуудал байна. Бид нар энэ хятад гिचл одоо хөрөнгө оруулалтаар босоод ирсэн улс шүү дээ. Дээр нь төрийн зохицуултанд сайн байсан. Америк нэгдсэн улсууд өөр цэвэр хөрөнгө оруулалтаа боссон улс шүү дээ. Энийг бас хадгалцахгүй бол одоо бол бид энэтэй бас өнөөдөр цаг үе залуус гээд нэвтрүүлэгт манай гишүүн за асуудал хариуцж байгаа гэрлэгийн дараага орж ирсэн байна. Тэгээд ер нь бол нэвтрүүлгээ бас энэ нэвтрүүлгийг нэгтэй залуучуудын дуу хоолой болж шийдвэр гаргаж байгаа төвчний болно. Янз бүрийн л одоо цааш янз бүрийн сэдвэр бид нар тухайн цаг үеийн сэдвэр өрнөх байх. Тэгээд тодорхой шийдэлтэй гаргаж байгаа. Дөрөв лагугийн хэлбэр бид нар асуудлыг нийгмийн яг ингээд нөгөө энэ 7 хоног эх 7 хоногийн ингээд энэ божгийн за энэ асуудлыг ингэж яагаад энэ өөрөө ингээд самхарчгүй гэж. Тийм учраас тодорхой ингээд шийдэл гаргаад. Тэгээ би бол бодлоо л да саяны юм дээр бол одоо ингээд бид нар харахад бол нэгдүгээр эрх зүйн зохицуулт. Нэг шаардлагатай байна гэдэг юм гарч шүү дээ. Эрх зүйн зохицуулт дотроо бол гадаадын хөрөнгө оруулалтын хязгаарлалтыг яаж хийх юм бэ? Үндэсний компанийг оролцоог яаж хангах юм бэ гэдэг юм давхар бодё гэж. За тэрэн дээр бол агуугийн сүүлийн хэлдгээр бол тэр юуны асуудал гарч ирэх гэж ойлгож байгаа. Ер нь бол бас босоод хөрөнгө оруулалт. Ер нь гаднаас олон улсын зах зээл дээр нэг одоо онгоцон дээр явж байгаа шүү, хөлөг онгоцон дээр яваа шүү гэдгийг бодож хийгээсэй гэж. За хоёрдугаар тохиолдолд бол бид нар зохион байгуулалт талаасаа бол жишээ нь хэрэгжүүлж байгаа агентлагийн төвшөнт ч юм уу тийм ээ, яамны төвшөнт, засгийн хамтлагийн төвшөнд бас хэрэгжүүлэх, авч хэрэгжүүлэх юмнууд юу байгаа юм. Зохицуулалттай ялангуяа тэр нөөцийг бүртгэхтэй холбоотой тийм гадаадын компани бүртгэхтэй холбоотой. За гадны компани ийм юм үйл явдал болсны дараа лицензтэйгээ яаж харьцах вэ? Эргээд татврын асуудлаа яаж тооцох вэ гэдэг. Ингээд энэ зохицуулалтын нөгөө бас юмнууд гарч ирэх юм шиг байна. За гуравт бол ерөнхийдөө бол энэ удаагийн энэ савсгоо гисанцтай холбоотой гарч ирж байгаа лиценз. За энэний энэ одоо худалдаа авах хилцэлтэй холбоотой гарч ирж байгаа асуудлаас болоод Монголд бол ерөнхийдөө эрх зүйн томоохон зохицуулалтын асуудал гэж чухал байна. Тэр дотор бол тэр өмчийн харилцааны асуудал тийм. Тэгээд төрийн өмч, нийтийн өмчийн асуудал гэдэг. Энэний зохицуулалт гэдэг. Ингээд болоод ирэхээр бол тодорхой юм дээр бол бид нар бол цаашдаа ч гэсэн энэ бас нэвтрүүлгээс бол тодорхой саналууд гаргаж байгаа. Тэгэхээр улсын хурлын гишүүн бол энийг өөрөө бас шийдвэр гаргаж байгаа төвчний хүн байгаа учраас ер нь энэ хуулийг одоо ямар байдлаар гаргах чиглэлээр бид нар бас тий аль талаас нь дэмжиж үзүүлж явах. Бүгдээрээ л ярилцъя гэж байгаа залуучууд. Одоо нэгэнтээ энэ асуудал төрсэн 20 жилийн дуршлаг байна. Одоо бас нэг үе одоо бас энэ гадны хэл улсын мэддэг босртоо хүмүүс их байна. Гэхдээ бид нар дахин нэгдэж ярилцах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр саяны яг хуулийн хүрээнд ярих юм бол бид хуулийг бас хит өргөн болгоод тий саяны лавж зөвлөхийн хэлдгээр бас одоо гадны хөрөнгө оруулалтуудыг үргээчих юм болж байгаа гэж.
Тийм бодлого байгаа. Бид яг аль салбартаа тийм үү гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй, дэмжих хэрэгтэй. Одоо өнөөдөр хэвэл өндөр технологи шаардсан тийм үү. Аль болох нэмийн үртгчинг дээрээс нь монголчууд өөрсдөө хөрөнгө хүчний бололцоо муутай гэдэг юм. Бид чадахгүй салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжийе. Өнөөдөр нүүрсийг ингээд олборлоод борлуулах ажлыг хийж чадж шít. Гэх мэт одоо юу гэдэг нэмийн үртгэх баг шингэсэн аль болох түүх хийдин гэдэг юм. Энэ салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг бид чадж байгаа салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг бас зохицуулъя, хяналт тавья, зөвшөөрөл болгоё гэдэг бодлогын хүрээнд явж байгаа. Тийм болохоор одоо хит их халтарч вэ гэдэг асуудал харьцангуй гайгүй авах гэж бодож байгаа. Мэдээж дараагийн юм бол байгальтай ээлтэй байх хэрэгтэй. Монголын ард түмэнд өгөөжтэй байх хэрэгтэй. За түүний дараа араас бид юу байх хэрэгтэй? Энэ эцэст энэ 5 толгой гэдэг юм, энэ оюу толгой гэдэг юм. Одоо ярьж байгаа South Common Sense эзэмшиж байгаа одоо зарагдаж байгаа овоо толгой Монгол улсыг хөгжүүлэхгүй. Өнөөдөр энэ хууль зүйн эрх зүйн орчинд дутагдaltaй байна. Бид бас алдаад байна тийм. Энэ юунаас болж байгаа? Бид монголчууд өөрсдөө чадварлаг, мэдлэгтэй, боловсралтай энэ асуудлыг цогцоор нь томоор нь харж чадах хүмүүс асуудал үүсэж байна. Тийм болохоор энэ асуудлыг цогцоор нь томоор нь хардаг. Тэг чадварлаг, боловсралтай Монгол хүнийг бэлдээ. Монгол толгой хөгжүүлэх ялдаа анхаарах болчихжээ. Тэгэхгүй бол бид өөрсдөө хэрэг мэдлэгтэй чадвар боловсрал багтаа байна тэр хэмжээгээр гадныхны хоолуулах, зуушуулах тийм ашиглахт бололцоо их байна. Тийм болохоор одоо урт хугацаанд гэдэг хамгийн том нэгдүгээр тавих хэрэгтэй бол Монгол толгой хөгжүүлэх талаар Монголын төр бас анхаарах хэрэгтэй гэдгээс эцэст нь хэлмээр байна. Баруун бэлтрэг. Одоо зүгээр ашигт малтмын хууль миний хувьд бол хамгийн гол нь энэ ашигт малтмын хуулийг одоо шинжилж ингэж гаргахтаа энэ санаанууд бол бас байгаа шүү дээ. Яг давхурдахгүй. Гэхдээ бол та дөрөв ярьсан тэр үндэсний компаниудын оролцоог яаж хангах хэрэгтэй юм бэ те? Тэр асуудлууд бол байна. А одоо ганц бидний хүсэж байгаа юм бол яг хууль эрх зүйн орчинд хэрэгтэй дахин сайжруулах ёстой гэдэг бол тийм юу тийм хариуцлагаас мултах тийм гац биш. Бидний ярьдаг зарчим бол ерөөсөө байгаа хуулийнхаа өрөөнд бид нар өшөө нарийн шахаад бай. Өшөө боломж бас байна. Бас ч огт боломжгүй юм биш. Тэгээ бид түрүү хэлсэн. Шийдвэр зөв буруу юу гэдэг тухай битээ. Бид нар энэ дээр маш том цочроо өгсөн. Одоо бүгд энэ цочроог ойлгож байгаа. Тэгэхээр цаашдаа бол өшөө мэрэгжлийн нарийн зохицуултыг нэгдүгээр өгөөж, а хоёрдугаар орон нутаг маань энэ дээрээ сайн хараач. Маш том боломж өөрсдөд нь байна. Битгий тэдний дээр яриад байгаа амар их мөнгө нэхэмжлэн шүү гэж айгаад байгаа юм битгий. Биднэрт боломжууд бий. Бидраас зөвлөгөө бид нар дэмжиж. Ингээ явхад бол боломжтой л гэж ингэж харж байгаа. Бид нар ерөнхийдөө бол ашигт малтмын хууль маань яг нарийн доолоо зөв лиценз эрхийн тууштай. Энд яг мэрэгжлийн улсуудын тэр одоо геолог уул уурхай ажлын асуудал маш бага орсон байдаг юм байна. Энийг өмнө ч бас би нэлээд их ярьдаг байсан. Ачаан одоо би Польш геолог уул уурхай хуулийг үзчихээд түрүүний нөөцийн асуудал байдаг байхгүй. Хэрвээ нөөцийг худлаа тогтоосон байгаад асуудал дараа нь илэрх юм бол нөөцийг баталсан тэр инженер 3 жилээр шорон суудаг. Төрийн өмч гисэн мөртлөө яагаад төр нь тэр худалдааны харилцаанд оролцож болохгүй. Өнөөдөр нүүрсний асуудал чинь төр орж чадахгүй шээ. Биш нэг төрийн өмч гисний үндсэн хуулиудаа бичсэн юм болохоос одоо өнөөдөр нүүрсний асуудал орж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нэг олон улсын худалдаанд оролцож байгаа асуудлыг бас нэгэнтээ эзэн бол эзэн шиг л бас оролцсон л доо. Тэрийг бол танайхан бас санал тавьдаг л хэлгүй. За тэгээд өнөөдрийн цаг үе залуус нэвтрүүлэг өндөрлж байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээр бид нар ер нь ашигт малтмын лицензтэй холбоотой зарим асуудлын талаар ярилцлаа. Ашигт малтмын лиценз Монгол улсад одоогоос 5-6 жилийн өмнө бол 7200-аад нийтдээ газар нутгийн 40-60% эзэлжсэн бол өнөөдөр бол 14% эзэлсэн тийм ээ. Нийтдээ 3600 ширхэг болж багассан байна. За энэ бол бас манай ард иргэдийн зүгээс ч гэсэн бас иргэдэд зөв мэдээлэл өгөхөөс өнөөдөр манай нэвтрүүлэгт энэ албаны хүнийг орж ирж үг яриагийн сонслоо. За хоёр тул энэ ашигт малтмын лицензийг одоо өмчилж байгаа байдлаар гадаад талд явагдаж байгаа томоохон гэрээ хэлцлүүтэй холбоотой зүйлийг бид нар өндөж ярьлаа. Ялангуяа South говь Санц компани яг гатын төрийн өмчт хөнгөн цагааны корпорац худалдаа авах гэж хэлцэл хийж байгаа долгодуулж бас хөндөж байна. Энийг дагаж гарч ирж байгаа томоохон асуудал бол бид нар ер нь дотооддоо энэ байгалийн баялаг өөрийнхөө дотоодын одоо эдийн засгийг хамгаалах чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулт хийх ёстой мó гэсэн зүйлийг манай гишүүд бас 2-3 жил манай залуу гишүүд зандажтар гишүүн, бямж гишүүнгээ гишүүд толгойлж яриад тодорхой эрх зүйн зохицуулт хийхээр хууль өргөн барьсан байгаа. Тэгээ энэ хуулийг бол одоо парламент 2 үед гарах байхаа гэж бид нараас итгэж байна. За мөн одоо ер нь энэ томоохон энэ байгалийн баялагтай холбоотой одоо энэ нийгэмд өрнөж байгаа хилцэл
нэгэн дөрөнж байгаа энэ хилцүүлгийн явцад бол бид нар энэ өмчийн харилцааны зохицуултын юмудаа сайн хийж өгөхгүй л энэ өөрөөсөө зах зээлийн харилцаа гэж өөрөө өмчтөр төгсдөг харилцаа. Тэгээд ирэхээр нийтийн өмчийг юу байх нь төрийн өмч, хувийн өмчийн харилцаа, гадаадын хөрөнгө оруулалтын харилцаа, дотоодын үндэсний компаниудын харилцаа гэдэг энэ өмчийн харилцааны хоорондын зохицуултын юмыг бас нэлээд тодруулж өгөх ийм шаардлага байна гэдэг зүйлийг бид нар ярианаас та бүхэн бас үзэгчэд, сонсогчдод хүлээж авсан бахаа гэж бодож байна. Ингээд өнөөдөр бас цаг үе залуус нэвтрүүлгээр бид нарт хамт байсан үзэгч танд талархлаа. Илэрхийллийн хагас өдрүүлганы энэ цагта эргэн уулзъя. Баярлалаа. Баярлалаа. Өдөгчтэй уралдаж байгаа тухалтай хөтөг уялж мөлхөө дөрүүлж ирдэг халгаа дашин тандганан мүжгэлдэг азийн өмгөө амандаа хийдэг хүн бүрийн харийг булаасан хөгжилтэй хөөрхөн хүүхдүүдийн маань оролцдог манцутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шин дугаар эхлэж байна. Хорвоод мэдлээд 300-аад хонож байгаа хонгорхон хөөрхөн дүүнер маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож алдар хүндийнхээ анхны гарааг манай нэвтрүүлгээс эхлэхээр Монгол орны маань 408 зогсоос хүлгийн жолоо залан ээж аавыгаа дагуулад ирч хүчтэй зарин ирдэг билээ. За ингээд бяцхан хөөрхөн тамирчид маань тэмцээн уралдаанд оролцож ялагдаж байгаагаа хараахан мэдэхгүй ч гэлээ. Тэв дэлхийд нэрэн гаргасан тамирчид динж хотод барилдах бөхчүүд үзэсгэлэн гоо монголжонгоо охид уйлан дуран үгэнцэн олон гатартангууд эндээс л төрөн гарч байгаа лээ. Энэ удаагийн дугаараа эхлэж байна. Миний дуртай хөрөөтөн яг аав надаа өглөөлгөө авч харин би дэвшигтэй очиод олон сайхан дуу шүлэг чийж ангидаа хамгийн мундаг байдаг. Харин аав маань ажилласаа дандаа очиж ажиллаа дарагдаа бэнсэг нутаг байсан. Одоо харин хөрөөтөн яг аав маань эзнэр энэ явдал эсэргээрээ болж хөрөөтөн яг надаас илүү эддэг болсон юм да. Хамгийн шилдэг хүүхдийн хижээ. Рото Нианя. Алдрайхан хөөрхөн дүүнер маань амьдрал